Сайн байцгаана үзэгчдээ. Ухаалаг санхүү тэл сэтгүүлийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаартаа бид санхүүгээ зөв удирдахад хамгийн хэрэгтэй өдөр тутмын амьдралд шууд хэрэг болох зөвлөмж, бодит туршлага, амжилтын түүхүүдийг та бүхэнд хүргэх болно. За ингээд ухаалаг санхүү тэл сэтгүүлээ санхүүгийн сайн түүх булангаар эхлүүлж байна. Насаараа багш мэргэжлэр ажиллаж, гавьяаны амралтаа авсан хоёр буурал идэвхтэй амьдралын хэм маягаа хадгалж, тэтгэврийн орлогодоо бүрэн найдахыг хүссэнгүй. Тэд өрхийн үйлдвэрлэлээ эрхэлж, орлогоо олон их үүсвэртэй болгох санхүүгийн зөв шийдвэр гаргаснаар тогтвортой орлогын их үүсвэр бий болгож чаджээ. Өдгөө тэд ор хүнжлийн даавуу, Монгол хантаа зүйлдвэрлэн хөдөлмөрөөрөө санхүүгийн бие даасан байдлыг хэрхэн бүтээж болдгийг бодитоор харуулж байна. Бид хоёр ер нь олон жил өрхийн үйлдвэрлэл хийж байгаа. Гол нь оёдол. Оёдол гэдэг хүн амархан ордог. Машинтай бол ямиг оёод байна гэж ойлгодог. Оёдол маш олон талын ажил орж иж тэр оёдол чинь нэг бүтээгдэхүүн гардаг юм байна. Тэр хялхан ойлгож болох. Наацх нь ор хөнжлийн даавуу хийлээ гэтэл тэр даавуугаа авна. Авсан даавуугаа зохиог стандартын дагуу хэмжин. Тэр бүх хэмжээг нь хийж өгнө. Тэгээд ойсон зүйлийг чинь дараа нь эндүүднэ. Эндүүсэн зүйлийг зохих хэмжээний сав багтаа бодлолт нь хийн. Тэгээд борлуулалт хийн. Энэ бүхний дүнд нэг материал одоо бүтээгдэхүүн болж хүндээ очдөг байхгүй. Тийм учраас би бол тэр оёхоос устын баг хийх их сонирхолтой хийж байгаа тий. Нэг даавнаас нэг 10 гаруй хөнжлийн даавал гардаг. Метр 100 метртэй хүрээд ирвэл. Ер нь тэрий чинь 12 метр нь нэг даавуу гэж бодно. Хоёр хүнийхийг байвал. Нэг хүнийхтэй ингэ сольж ирэхэл нэг 10-аад л гарч ирж байгаа. Тэгээ 10-аад даавууд чинь яах вэ? Би тэр даавууг чинь бодлоор нь бол одоо 3-4 бодлоор нь нөгөө их бөөний үнээр авч байгаа шүү дээ. Бас ч гэж яах вэ? Тэгтэл даавуу өөрөө 6000, 7000 метр ер нь заргаж байгаа даавнаас л би 10% талт хийдэг. Ямар ч орлого болсон. 100,000 орвол би 10,000 л талт хийн. Сая төгрөг орвол 100,000 талт хийн. 10% заавал амьдралдаа дараа нь хэрэг болдог. Амралтанд явна үгэн битэр чинь нэмчлүүлэн нэмээ аавна. Янз бүрийн юм бас материалаар зарим нэг юм зарна. Тэгээд үлдсэн мөнгөөгөө шууд материалд нь зардаг. За сая бол одоо ингээл нэг 600,000-аар би нэг 3 толгой даав аавна тийм ээ. Тэрнээс чинь надад нэг 25 даав гарсан. За 550,000-аар авсан. Тэрнээс чинь одоо тэгэл 550,000 маань ямар ч байсан 800,000 болно. Тэгээ нэг яг учиргүй айхтар 50% хожин тэтэн гэсэн байхгүй. Нэг 10-20% илүү. Тэгтэл би зүгээр суухгүй хааш таах. Бас өөртөө тааламжтай юм хийчихэн сэтгэл хангалуун хүн ирээд энийг захиалаад гоё байлаа ихчээгээд ярихлаар бас баярлна. Ацаа нартаа бас илүү гаргаад өвчлөр сэтгэл дүүрэн. Тэтгэврийн зээл авахгүй үгэн битэр. Дуртай юм аваад идчихэн. Хэл аятайхан л гэж би өөртөө бод. Солонгос даав 6-7 метртэй шүү дээ. Улсууд мэднэ 90 даавууд тэргээр очиход айгүй үнэтэй. 7,000-аар 5,000-аар авсан 90 даав болвол ер зүгээр даавал 50-60,000 төгрөг ирж байгаа. Тэгэхээр бид нар чинь бас ингээд бөөнөрөө одоо нэг авахаараа их олон толгоогоор 2-3 саяар энтер тэгж авдаг болохоор бас гайгүй тэд нар чинь бас хөгшин хүн болохоор дэмжнэ. Тэгээд за яах вэ та тэгж юу яагаад авдаа метрийн 4-5,000-ад бодоод авч гэдэг юм уу тэгж аавна. Хүүхдүүдээс нэг 5-3 төгрөг уухгүй. Эмийнхаа мөнгө нэг царай алдахгүй тийм ээ. Амьдралаа нэг болгоод байдаг. Ийм л амьдралаа би одоо өөрийг боломжтой л гэж бодож байгаа. Зээл авдаггүй. Ер нь зээл бол онц шаарл яадгүй хэр өөрснөө тийм ээ өөрснийхөө хуримтлалаар бас насаараа хоёулаа өдөө олон жил ажиллаад ирсэн улсуудад тийм ээ бас нэг жижигхэн үйлдвэрлэл эхэлж төдий юм бол байгаа. Тэрийгээл жоохон авжуулаад явж байгаа. Яг ер нь энэ тэндээс зээл авах санал тавьсан л да тийм үү. Тэгээ одоо бид нар чинь их том үйлдвэрлэл эрхэлдэггүй. Зүгээр өрхөн үйлдвэрлэл болохоор өөрийнхөө хэмжээний параметр юм хийдэг болохоор тэрэндээ таарсан төсөм таарад байдаг. Бүр өөр Монголоос өртөж захиалга ирдгийн шүү дээ. Каргогоор явуулнаа бид нар
онлайнаар яг харж хүмүүс одоо ч хүмүүс бас бэлгийн дуртай болсон байна шүү дээ. Энэ дэлгүүрт ирж юм авсанд ороод гэртээ хүргүүлэх сонирхол болсон байна шүү дээ. Тийм үү би бол хүргэлтээр их явдаг хүн. Одоо энэ Улаанбаатар хотын мэдэхгүй гудамж орон сууц бараг нь одоо байхгүй мэднэ. Одоо 21 аймгийн 91 дөрвөөс усад бүх аймаг руу бас параметруудаа явуулж байгаа. Харин дүүрэг орон нутгаас бол дэмждэгэ битэр их дэмждэг хөрх. Настай болохоор гэдэг юм уу 2 хөвчнөө юмд оруулнаа л гэдэг. Тэргээр харин их сайхан. Одоо ингээд удахгүй цагаан сар болно. Амар байна үсрэ худалдаа гарна. 3 жил би гарцсан. Сүүлийн жил бол маш сайн гарсан бол бараг л цоод авахд өгсөн хүмүүсээр бол. Сүүлдээ энэ өвгний юм зарагдаад ахын энэ өвгний байран дээр ойгож булаацддаг болсон шүү дээ. Тэдний түүх санхүүгийн сахилгад тууштай хөдөлмөрөөр ямар ч үед үр шимээ өгдгийг, тэтгэврийн дараах амьдралд ч доктортой орлого бий болгож болдгийг тод харуулж байна. За амьдралын бодит туршлагууд санхүүгээ зөв удирдвал ямар боломжууд та бүхний өмнө нээлттэй байдаг вэ гэдгийг санхүүгийн сайн түүх болонгоос та бүхэн хүлээн авч үзсэн баг. За одоо харин үргэлжлүүлээд хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг, бизнесийн сургуулийн багш доктор Буян эмэгтэй ярилцах гэж байна. За сайн байна уу? Сайн байна уу? За бид өнөөдөр зээлийг хэрхэн удирдах вэ гэсэн сэдвийг хөндөж ярилцах гэж байна. За хүмүүсийн хувьд хүмүүсийн дунд ер нь зээлийг ямар нөхцөлд авах хэрэгтэй болдгийм бэ? Юунаас ер нь шалтгаалж зээл авдгийг. Зээл авах нь өөрөө зөв сонголт байж чаддгүй гэсэн асуултаар яриагаа эхэллээ. За ерөнхийдөө хувь хүмүүс болон өрхийн хувьд орлого олох хэмжээ болон цаг хугацаа, эргээд түүнээсээ одоо зарцуулалт хийх цаг хугацаа болон мөнгөн дүнгууд байнга зөрүүтэй байдаг. За мөн түүнчлэн бид амьдралынхаа явцад хэмжээний хөрөнгө зарцуулаад хөрөнгө оруулалт хийх юм уу те эд хөрөнгө авах шаардлага бол байнга түгээмэл гарч байдаг. Тэгэхээр энэ үед нөгөө орлого маань хангалттай хүрэхгүй ч юм уу те тухайн өрхийн хуримтлалсан хуримтлал хүрэлцээгүй байгаа тохиолдолд тэрхүү хөрөнгөний хэрэгцээг зайлшгүй бид нар нөхөх шаардлагатай болно. Тэгэхээр энэ үед нэг сонголт нь бол зээл байж болно. Яг зээл нь авах нь зөв сонголт болох тухайд гэх юм бол бас хоёр талын хүчин зүйлийг бид харах хэрэгтэй. За нэгдүгээрт зээл маань өөрөө өртөхдөө ийм одоо санхүүжилтийн хэлбэр учраас бид аль болох тухайн хөрөнгийн хэрэгцээг үнэлэн тийм ээ. Үнэхээр энэ хөрөнгө маань миний одоо нийгмийн хэвийн амьдралыг хангахад хэрэгтэй эрүүл мэнд, боловсрол, орон сууц ч юм уу тийм зүйл байх уу? Үгүй бол одоо ирээдүйд өр өгөөж өгөх бизнесийн төрлийн хөрөнгө оруулалт байх уу гэдгийг заавал бодож ээж за үнэхээр одоо үнийг санхүүжүүлэх шаардлагатай гэдэг нэгдүгээр хүчин зүйл байгаа. Хоёр дахь хүчин зүйл маань танд буюу тухайн өрхөд одоо зээл авах боломж яг байгаа юу гүйүү те зээлийн шаардлагыг хангаж чадах уу таны сарын орлогын хэмжээ одоо зээлийн төлөлтийг дааж чадах уу за дээр нь тухайн зээл маань өөрөө өртөг багтай одоо дарамт багтай санхүүжилтийн хэлбэр байна уугүй юу гэд хэрвээ эдгээр зүйлүүд маань хоорондоо нийцээд болж байгаа юм бол за одоо энэ хүү хэрэгцээ бид нар өнөөдөр зээлээр санхүүжүүлэх нь магадгүй ухаалаг сонголт байж болох юм байна гэж үзнэ. Хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаанууд юу байдаг бол одоо зээл авахын өмнө сая ус дурдлаа шүү дээ тий. Мэдж явах хэрэгтэй зохих төр зүйлүүд нь нэн төрөнд юу байх хэрэгтэй юм бэ? За зээл маань өөрөө өртөг төлдөг нэг санхүүжилтийн хэлбэр. Дээр нь бид нар өнөөдөр зээлээ түүнийг ирээдүйд төлөх гээд байна. Тийм учраас бид нар зээлийг одоо авахаас өмнө зайлшгүй тодорхой хэдэн одоо мэдээллийг маш сайтар уншиж танилцах хэрэгтэй. За дээр нь өнөө үед бид нарт зээлийн их усрын маш олон боломж байна тий. Банкус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газар, за тэр байтугай нэг аппликейшны зээлүүд гэдээ ороод ирж байна л да. Тэгэхээр эдгээрийг бид нар сонголт хийхийн тулд эхлээд нэг 3 зүйлийг анхаарах хэрэгтэй гэж хэлж болох юм. За нэгдүгээрх нь бол зээлийн үндсэн нөхцөлийг бид зайлшгүй харьцуулан үзнэ. За үүн дээр бол зээлийн хүү, эргэн төлөгдөх хугацаа, за тухайн зээлийг авлаа гэхэд та сар болгон хэдэн төгрөгийн эргэн төлөлт хийх вэ гэдгийг бол одоо харьцуулан үзэх шаардлагатай. Хоёр дахь хүчин зүйл нь болохоор энэхүү үндсэн нөхцөл дээр нэмэгдээд тухайн зээл нь тавигдах шаардлага гэж байгаа тийм. За тухайн зээлийг авахд орлогын хүрэлцээ ямар байх ёстой, магадгүй барьцаа хөрөнгө шаардах уу, тухайн өрхөөс үр орлогын харьцаа шаардах уу гэх мэтлэн зүйлүүд нь одоо нөө зээлийн их усруудад харилцаа адилгүй байгаа учраас эдгээрийг сайтар уншиж танилцах ёстой. За 3 дахь хүчин зүйл нь болохоор одоо зээл талаасаа байхаас гадна одоо өмнөх асуултан дээр ярьжсэн адилхан зээлдэгч өөрийнхөө хувьд бас дахиж арах хэрэгтэй тий. За би үнэхээр манай өрхийн сарын орлого маань сарын төлбөр даах чадвар нь ямар байгаа вэ те тухайлбал одоо манай арилжааны банкудад тавигддаг өр орлогын харьцааны 50% шаардлага би хангаж чадах юм уугүй юу гэд.
Тэгэхээр эдгээр зүйлсийг харгалзан үзээд саяны хоёр хүчин зүйлийг холбосон тооцооллуудыг бас хийж болно. За тухайлбал одоо онлайнд бид нар арилжааны банкны вебсайтуудаар ороход зээлийн цахим тооцооллууд байгаа. Түүн дээр бид нар одоо саяны эргэн төлөвлөх хугацаа, хүүгийн дүн, за авчихыг хүсэж байгаа зээлүүдийг орлуулад үзэхэд сард хэдэн төгрөгийн зээл төлөх үү юм уу те. Эсвэл нөгөө талаасаа өөрийнхөө сарын орлогыг орлуулад үзэхэд та хэдийн хэмжээний зээл авах боломжтой вэ гэдэг зүйлийг гаргаад ирнэ. Тэгэхээр эдгээрийг бид нар эхлээд заавал одоо харьцуулан үзэж тооцоосныхаа дараа сая зээлийн сонголтоо хийх нь зөв юм аа. Олон зээлээс магадгүй ижил ийм олон аппликейшны зээл авах. Эсвэл өндөр хүүтэй зээл авснаас болоод тухайн айл, тухайн иргэн маань санхүүгийн дарамтанд орж эхэлдэг те. Үүнээсээ үүдээд яаж хэрхэн төлөх вэ гэдэг бүр төлж чадахгүй хэмжээнд хүрэх хэмжээний асуудлууд ундардаг шүү дээ. Үүнийг яаж хэрхэн шийдэх ёстой юм бэ? Одоо өрхийн санхүүг одоо зүгээр урсгалаар нь биш те. Түүнийг заавал төлөвлөж төлөвлөх хэрэгтэй. Тэгэхээр энэ төлөвлөлтөө бид нар зөв хийгээ төлөвснийхаа дагуу сахилга баттай явах юм бол заавал тийм олон зээлийг те араараас нь аваад ч юм уу өндөр хүүтэй зээл авах шаардлага үүсэхгүй. Яалтчгүй одоо нэг хүний амьдралын явцад бид нар олон төрлийн зээл авцсан байх те өрийн дарамтанд орохоор ийм нөхцөл байдал үүссэн байх юм бол яах вэ гэхлээр бид нар зээлийгээ системтэйгээр бууруулах ийм арга хэмжээг л төлөвлөж авах хэрэгтэй гэсэн үг ээ. За яг хөө системтэйгээр бууруулна гэхээр алхмуудад хойвол бид нар яаж хэрэгжүүлж болох вэ гэхлээр эхлээд одоо өрх гэр та тий өөрийнхөө өнөөдрийн байдлаарх зээлүүдийг бүгдийг сайхан жагсаачих хэрэгтэй. За ингэж жагсаахтаа тухайн зээл маань юунд зориулсан хэдэн хувийн хүүтэй эргэн төлөлт нь хэдэн төгрөг хэдэн сарын хэдний өдөр төлөгдөж байна. Одоогийн зээлийн үлдэгдэл гэсэн зүйлүүдийн шин чанараар нь жагсаалтаар гаргачих хэрэгтэй. Ингээд харах юм бол бид нар одоо нөгөө хуримтлагдсан байгаа олон зээлийг хэрхэн төлж барагдуулах вэ гэдэг арга замаа тодорхойлоход хялбар болно гэсэн үг ээ. За тэгэхээр одоо практикт ашиглагддаг зээлийг хаах одоо стратеги буюу арга замууд гэх юм бол түгээмэл ашиглагддаг нөгөө цасан бөмбөлгийн арга болон цасан нурангийн арга гэх мэтлэн байна л да. Тэгэхээр энийг бид саяны одоо зээлийн жагсаалтайгаа яаж холбож болох вэ гэхлээр зээлийг бид нар жагсаагаад шинжилэн тийм ээ. За одоо нөгөө хүүгийнхэн төвшнгөөр буюу өндөр өртөгтэйгээр нь жагсаагаад ирэмбэлж харж болж байна. За эсвэл одоо төлөгдөх хугацаагаар нь ирэмбэлж харж болж байна. За тэгвэл ингэж ирэмслснийхаа дараа бид нар жишээлбэл цасан бөмбөлийн аргаар гэх юм бол хамгийн бага үлдэгдэлтэй байгаа зээлүүдээ төрүүлээд төлчихье гэсэн ийм шийдвэр гаргаад түүнийгээ л даана гэсэн үг юм. За магадгүй та одоо бусад зээлүүдээ бол яг л графикын дагуу төлбөрөө төлчихнө. Гэхдээ тэргуунд байгаа бага зээлэндээ та одоо өөрийнхөө орлогоосоо тий арай илүү мөнгийг түн рүү хийгээд богино хугацаанд төлж барагдуулнаа гэж тавьчихж байгаа. За тэгвэл цасан нурангийн арга гэдэг нь болохоор өндөр хүүтэй зээлүүдээс эхлээд зээлийн төлөлтөө хийх юм стратеги байгаа. За тэгэхээр та нэгэнд бусад зээлүүдэд мөн л адилхан графикын дагуу төлчихнө. Гэхдээ өндөр одоо хүүтэй зээлээ төрүүлээд илүү мөнгө гарах болгонд нь л төсөөр байгаа дууслаа дараагийн өндөр хүүтэй зээл гих мэтлэн явнаа. За тэгвэл зээл авахгүйгээр санхүүгээ удирдах сая бас дурдлаа шүү дээ. Ингээ зохицуулж болох өөр хувилбарууд тэгвэл гарс шийдэл юу вэ гэдэг дээр та бас зөвлөж. Зүйтэй. За зээл авахгүй гэхээр за ямар зээл маань нэг санхүүжилтийн нэг хувилбар тий. Тэгвэл санхүүжилтийн өөр ямар хувилбарууд байж болохыг авч үзье л да тий. За нэгдүгээрх нь болохоор өөрийн санхүүжилт буюу та өөрийнхөө орлогоосоо санхүүжүүлж болно. За орлого бас тэр болгон тий одоо хангалттай хэмжээнд байхгүй хугацааны өв зөрүү гарахаар байвал та хуримтлал үүсгэх хэрэгтэй. За бид бүхэн одоо болж үйл ирээдүйн хэрэгцээг төлөвлөж байгаа бол за би хизээ ямар төрлийн хэрэгцээ гарах гэж байна түүндээ зарцуул зориулаад эрт та хуримтлалаа багаар үүсгэж явнаа гэсэн юм хоёр дахь зүйлэж болж байна. За хуримтлал болон орлого нэгэнд хүрэлцэхгүй байх тохиолдолд яаж болох вэ гэхээр зээлээс гадна бид нар магадгүй та нэг үл хөдлөх хөрөнгө юм уу хөдлөх эд хөрөнгө байлаа гэх түүний түрээслэх хувилбарыг бас бодож үзэж болно. За яг одоо түрээслэх хувилбар нь гол нь одоо зээлээр авахаас арай бага өртөгтэй. Дээр нь та тухайн хөрөнгийг заавал өмчлөх шаардлагагүй тий төр хугацаанд ашиглах гэж байгаа бол түрээсэлч нь магадгүй ухаалаг сонголт байж болно. За дээр нь манад одоо бас зарим төрлийн хөрөнгийг хуваалцах үйлчлэгнүүд байна тийм ээ одоо бид нар хот дотор явахдаа одоо нөгөө цахилгаан дугуйнууд байх жишээний та заавал өөртөө тээврээр эрсэл авахгүйгээр хэрэгтэй үед нь тухайн цахилгаан дугуйг одоо хуваалцах үйлчлэгээр хүртэл авчих юм боломж бас байгаа даа. За мөн дурдлаггүй өнгөрөөсөн нэг зүйл нь та бүхэн одоо тодорхой зорилтод хуримтлалаас гадна гинтийн хэрэгцээнд заруулсан эрсдлийн сан байвал зүгээр. За олон улсад эрсдлийн сангийн тохиромжтой хэмжээ ерөөхдөө танаа өрхийн
3-аас 6 сарын одоо наад захын хэрэгцээг хангах хэмжээний эрсдлийн сантаа та ингээд байх юм бол одоо гинтийн хэрэгцээ гарч зүйд бол санхүүжүүлэх боломжтой гэж үздэг байна. Мөн зээлийн дарамтанд орохгүй байх нь шүү дээ. Яг зөв. За маш их баярлалаа танд. Маш хэрэгтэй мэдээллийг үзэгчд маань өгсөнд баярлалаа. Ажилтны амжилт хүсье. Баярлалаа. За хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Зээлийг хэрхэн удирдах вэ гэдэг тал дээр бид мэдлэгийг улам үзэгрүүлж авч чадсан баха гэж итгэж байна. За одоо хариу үргэлжлүүлээд та бүхэнд бид нийгмийн даатгалын ерөнхий газраас бэлтгэсэн санхүүгийн зөвлөгөөг хүргэж байна. За нийгмийн даатгалын ерөнхий газраас бэлтгэн явуулж байгаа зөвлөгөө болон эхэлж байна. Өнөөдрийн сэдвээр тэтгэврийн талаар мэдээлэл өгнө. За тэтгэвэр гэдэг маань нийгмийн даатгалын ерөнхий хууль болон нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн тухай хуулинд юу гэж заасан бэ гэвэл нийгмийн даатгалын хууль тогтоомжийн заасны дагуу өндөр насны хөлбөрийн жидраа алдсны тэжээгчийн алдсны тэтгэвэр авах эрхүүлсэн даатгалагчид сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэсэн ийм тодорхойлт заасан байгаа. Тэгэхээр дотроо болохоор 1-р өндөр насны тэтгэвэр, 2-р хөлбөрийн жидраа алдсны тэтгэвэр, 3-р тэжээгчийн алдсны тэтгэвэр гэсэн ийм 3 төрөл байд юм байна. За өндөр насны тэтгэвэр авах эрх маань тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-с доошгүй жил төлсөн 65 наснд хүрсэн даатгуулагч гэж хуулийн заасан байгаа. За хоёрдугаарт юу гэж заасан бэ гэвэл тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн эрэгтэй 60 настай, эмэгтэй 55 настай гэж заасан байгаа. За энэ хоёр нь хоорондоо юугаар ялгаатай байв гэвэл 2018 онд тэтгэврийн даатгалын хуулинд өөрчлөлт орсон байгаа. Ажилласан жил болохоор 3 сараар нэмэгдээд энэ жилийн хувьд 2025 оны хувьд болохоор нийт ажилласан жил нь 22 жилийн болцолтой эрэгтэй 60, эмэгтэй 55 настай хүмүүс маань өөрийнхөө төрсөн үлрээр болон тушаал хөлбөрийн гэрээ цуцалснаар тэтгэврээ тогтоолох бүрэн боломжтой байгаа. За тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн даатгуулагч маань ямар төрлийн тэтгэвэр авах вэ гэхээр хувьд өндөр насны тэтгэврийг хувь тэнцвүүлэн тогтоолгон авах эрхтэй байгаа. За эдгээр одоо насууд нь харагдчихээн. Эрэгтэй 65 оны хүн болохоор энэ жил 62 настай, эмэгтэй 70 оны хүн болохоор 57 настай. За энэ хүмүүс маань 10-аас 20 хүртэл жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэврийг хувь тэнцвүүлэн тогтоолгон авах эрхтэй байгаа. Нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн тухай хуулинд маань болохоор сая 3 төрлийн тэтгэвэр гаргасан. Үүнээс хөлбөрийн жадраа алсын тэтгэвэр нь болохоор хувь тэнцвүүлэн болон бүрэн тэтгэвэр гэж сая хэлсэн байгаа. За тэгвэл дараагийн заалт нь юу вэ гэхээр зэрэг тэтгэврийг хөнгөлтөө нөхцлөөр тогтоох саяны 60 болон 55-наас 25 жилийн болцыг хангахгүйгээр тогтоох болцолтой тэтгэврүүд байгаа. Энэ тэтгэврт ямар тэтгэвэр орж ийнэ гэх юм бол төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үржилэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл өсгсөн 20-с доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 наснда даатгуулагч 50 наснда тэтгэвэр тогтоолох хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 55-наас 60 насны болцол хангахгүйгээр тогтоолох тэтгэвэр байгаа. Энэ болцолд ямар тэтгэвэр орж байгаа гэвэл манай эмэгтэйчүүд голтуу ярьдаг хүүхдээрээ тэтгэвэр тогтоолох энэ бол хөнгөлтөө нөхцлөөр тэтгэвэр тогтоолгож байгаа эмэгтэйчүүд байгаа. Энэ хүмүүс маань болохоор нийтдээ нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил төлсөн 4 хүүхэдтэй хамгийн бага нас хүүхэд нь 6 настай нийтдээ 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй даатгуулагч 50 наснда тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. За өндөр насны тэтгэврийг нас харгалзахгүйгээр тогтоодог онцлог тохиолдлууд байгаа. Энд ямар тохиолдол орж ийн вэ гэвэл сонгодог мэргэжлийн урлагийн байгууллагад нийтдээ 20-с доошгүй жил ажилласан эсвэл нийтдээ 25 жил нийгмийн даатгалын шимтгэл төлснөөс 15 жил нь энэ урлагийн байгууллагада нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч маань нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байгаа. Өнөөдөр та бүхэндээ нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн төрлийн талаар мэдээлэл өглөө. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харьяа дүүргийн нийгмийн даатгалын газар болон нийгмийн даатгалын ерөнхий газраас ирж зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За мөнгө хадгалах гэдэг бол зөвхөн ирээдүйд юм авахд зориулагдсан зүйл биш юм. За харин таны болон гэр бүлийн тань гинтийн асуудалд бэлэн байхад туслах санхүүгийн хамгаалалт тусалцаа болж өгдөг юм а. Тогтмол баг багаар хадгалах нь таны санхүүг зохицуулж, үр зээлээ багасгахад, мөн санхүүгийн стрессээ бууруулахад тусалдаг.
Хадгаламжийн төлөвлөгөө гаргахад гол нь юу хүсэж байгаагаа тодорхойлох, зорилгодоо хүрэхэд хэр их мөнгө хэрэгтэйг тооцох, мөн сарын эсвэл 7 хоногийн хуваарийг гаргах явдал байдаг. Ингээд л та санхүүгийн хувьд илүү тайван, төлөвлөгөөтэй амьдрах боломжтой болно гэсэн үг юм. Тэгэхээр энэ бүхнийг өнөөдрөөс эхлүүлж жижиг алхмаач болов хадгаламжаар эхлүүлэхийг зөвлөж байна. Өнөөдрийн тестсэтгүүл таамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл санхүүгээ ухаалгаар удирдцгаая.